Библиэд дэх эмэгтэйчүүд Анна ба Би. Нас дагсан ухаан. Иерусалимийн Анна нь иш үзүүлэгч эмэгтэй байжээ. Түүнээс өмнө ажил үйлсээрээ нэрд гарч өгн хүндлэгдсэн бурханлаг эмэгтэйчүүдийн нэг байсан юм. Анна нь итгэлтэй, тогтмол үнэнч залбирдаг, иш үзүүлэгчийн бэлгээрээ олон танигдсан эмэгтэй байсан юм. Тэрээр зөвхөн 7 жилийн турш эр нөхөртэй байсан бөгөөд маш урт хугацааг сүмд мацаг барин залбирч өөрийгөө бүхлээр нь бурханд өгсөн эмэгтэй юм. Тэрээр иш үзүүлэгч эмэгтэйн хувьд Есүсийг гэрчлэн анхны хүмүүсийн нэг нь байсан. Хэрэв та аврагчийг харахыг хүсэж өөрийн амьдрал түүний оршихуйг мэдрахийг хүсэж байгаа бол Аннагийн тууштай байдлыг урам зориг болгоорой. Бид түүний нас, үнэнч тууштай байдал, баярын мэдээг түгээх ажил үйлсээс суралцах болно. Хамтдаа гүнзгийрүүлэн судалцгаая. Луг 2-р бүлгийн 36-аас 38. Ашир овгийн Фануэлийн охин Анна гэгч өндөр настай иш үзүүлэгч эмэгтэй байв. Тэр гэрснийхэн дараа нөхөртөөгөө 7 жил хамт амьдраад дараа нь 84 нас хүртлээр бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн сүмийг огт орхисонгүй. Энэ мөчид Анна хурж ирж бурхан талархал өргөөд Иерусалимийн золилтыг хүлээж байсан бүхэнд түүний тухай ярив. Өнөөдрийн амьдралд 38 дугаар ишлэлийн сүүлчийн хэсгийг уншихад Анна Есүсийн тухай ярихаар ямар байдалтай явсан гэж та бодож байна вэ? Бид ч мөн Аннагийн үлгэр жишээг даган дуурайж мацаг барих залбирлаар эвээгдсэн найдварын тухай ярихаар өөртийгөө бэлтгэх үү? Тунгаан бодоорой. Ярилцах асуултууд. Луг номонд олон эмэгтэйн талаар дурдсан тухай бид энэ номноос олж мэдэх болно. Лугийн сайн мэдээний номонд эмэгтэйчүүд яагаад ингэж их алдарсан байдаг гэж та бодож байна вэ? Найдвар болсон хүнээ хараад Симон, Анна хоёр юу хийсэн болохыг хариулаарай. Библийн мэргэн үгс. Хүн нас ахих тусам аливаа асуудал илүү ухаалгаар ханддаг бөгөөд эдгээр нь залуудаа ухаарч ойлгож чадамгүй зүйлс байдаг. Бурхны үгийг судалж ойлголтыг маань ивэхийн төлөө залбирснаар бид аливаа нөхцөл байдалд улам ухаалаг хандах чадвартай болдог. Мацаг барих ба залбирх нь өнөө үед тийм ч түгээмэл зүйл биш болжээ. Гэвч энэ хоёр дэг журмыг сахиснаар бид маш их зүйл олж авдаг. Өөртөө нь илүү ойр алхахыг хүсэж байгаа хүмүүсийг бурхан ивээ нэгүсдэг. Тэр биднийг Аннатай адил залбирлын үйлчлэлдээ итгэлтэй байж үгээс судалж өөртөө нь өдөр бүр харилцаатай байхыг хүсдэг. Хуваалцах нь. Есүс таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан тухай гэрчлэлийг бусдад хуваалцахад хизээд бэлэн байгаарай. Бусдыг түүн рүү татах үйс байдлаар Бурхны түүхийг ээлдэг ухаалаг байдлаар ярьж өгөөрэй. Христ болоо түүний хайрыг гэрчлэн гэдэг нь үргэлж номлож ярьж байна гэсэн үг биш юм. Заримдаа бусдад тусламжийн гараа сунгаж, шансан нэгнийг тэрвэрч Христийн хайрыг үйлдэлээр харахыг хүсэж байгаа хүмүүст зүсэм талах өгөх нь илүү дээр байдаг. Хамтдаа залбирцгаая. Хайр Тэнгэрлэг эцэг минь, өнөөдөр би таны хүслийг дагаж хайрын тань итгэлтэй гэрч байхыг хүсэж байна. Амьдралаа дахин танд даатгаж, тантай хамт илүү их цаг хугацааг зарцуулахад туслаарай. Амен.